Сайн уу Марк? Сони юу вэ? Ангийнхан чинь хаач яв? Сайн уу Маринет? Өнөөдрийн хичээл дууссан. Бүгд харахаар явсан баха. Сайхан таарч. Манай анги цонхолж байгаа. Тэгээд зарим нэг нь урлан руу явах гэж байна. Чи ч бас очиж болно шүү. Яг уу болох юм. Чи надад бичснээ уншуулах болоогүй юу? Харин л дээ болох юм. Янзтай. Дараа уулзъя. Хинт хатагтай цох агуу зураачийн хамт хатан зүгийн эсрэг тэмцэж байна. Хорон санаад зураг амьдлууг чи хэлж байна. Хатагтай цох Акумагаа салгасны дараа нэрээ солиод Супер Ватер болчихсон юм л да. Хорон санаад манай тал болсон байх нэ. Энэ санаагаа баяжуулаад зурагт нам гаргах хэрэгтэй. Би зуржилж чадна. Найруулж бичихтэй таар ухаан. Сайн зохиолж олоод авч болно штэ. Болгол юм. Гэхдээ надад таних зохиолж байхгүй. Битгий санаа зов. Санаа нийлэх хүн чамайг хаа нэгтэй хүлээгээд л байж байгаа. Улаан өнгөгөөч. Марк, чи хүрээд ирсэн үү? Алив чамайг танилцуулъя. Энэ бол Марк. Дандаа юм бичиж явдаг нэг хүү байдаг гэж би та нарт хэлж байсан да. Уучлаарай, та нарт цадаа болоё гэж бодоогүй юм шүү. 33 тоо төрөнд 5 тамирал. Чи хэнд цад болоогүй. Хичээлийнхээ дундор эсвэл тараад хүссэн үедээ энд ирж болно шүү. Энд бүгд хийж бүтээхийг хүссэн зүйлээ хийдэг юм. Rose Rock хамтлагтаа зориулж дууны үг бичиж байна. Rose Mark-та танилцсан. Сайн уу? Танилцахад таатай байна Марк. Алекс гудамжны урлагт гарчсан охин. Харин Натанел бол Хүмүүсийг бариу хувцастай зурх дуртай. Марк тавтаа морил. Энд чи дуртай зүйлээ хэлж болно. Хинч чамайг шүүмжлэхгүй. Тоглоом шоглоом болгоод л өнгөрнө. би сургуулийн вебсайтн дээрээс зурсан зургуудыг чинь харсан. Боддоор харахаар өөр юм. Биеийн хөдөлгөөн илэрхийлэл харьцаагаад үнэхээр Баярлаа. Сонсоход сайхан байна. уучлаарай. Үнэн шүү. Би боддоор нь харж байгаагүй болохоор Бишрэх хэрэггүй. Акумагаас салгаж өгснөөс хойш хатагтай зохоос өөр юм зурхаа болчихсон. Хатагтай зох өөрийн тоон гэж ботсон юм байх та. Колой зургийн хичээлийн даалгавар хийх гэвэл юм бол нааша зүглэх хэрэггүй гэж би чамд хэлсэн санагдах юм. Даалгавартай болоод л ирж таарна штэ. Урлагийн ертөнцид хувьсгал хийх бүтээл. Та нар шиг жирийн сонирхогчд барахчгүй. Ахаад л селфинүүдэд бөөгнүүлээд аваад ирсэн үү? Юу? Тийм биш ээ. Инээд хурчихлээ. Ястай хөх инээд хурчихлээ. Угаасаа та нар хараад ойлгохчгүй. Алекс, Колой үнэхээр даалгавраа хийх гэж ирсэн бол тэгээд бид боломж олголгүй явуулсан бол тун тоогүй ээ. Надад хамаагүй. Ямар тач Марк чи цаг олж ирлээ. Чамайг цаг үргэлж юм бичиж явдаг гэж Маринет хэлсэн. Натанелд зохиолч хэрэгтэй байгаа юм л та. Би зохиолч болох гэж юу? Би тиймэрхүү зүйл бичдэггүй л дээ. Биш ээ, би сонирхол татгаар зүйл бичдэггүй. Үнэн шүү. Уучлаарай. Бас баярлалаа. Гүй Марк. Хүлээлтээ. Марк. Хатагтай зохын өдрийн тэмдэглэл гинүү? Өнөөдөр би зураг амьлуулагчтай ахиа таарсан. Хүр ирвэхээ нөлөөнд автахаа болсон болохоор хар муур бид хоёр шиг жинхэнэ супер баатар болсон. Уг нь сайн хамтрагч болно да. Гэхдээ би асуухаа санаа зовоод байх юм. Хар муурт энэ тухай бас хэлж чадахгүй байгаа. Учир нь тэр атаархах байх. Яг бодит үнэн биш ч гэлээ. Уншихад үнэхээр сонирхолтой юм аа. Маринет чи анзаарсан уу? Хатагтай цах олон уран бүтээлчид шинэ бүтээлийн санаа төрүүлж уран цариг өгдөг болсон байна шүү дээ. Марк Натанелийн зурсан үйл явдлыг яг тат буулгасан байна. Үнэхээр гайхалтай. Тэд хамтарч ажиллах ёстой. Энийг хайж байна уу? Чи уншчихсан уу? Яалаа гэж. Тийм ээ. Уучлаарай. Уншихгүй чадсангүй. Ямар ичмээр юм бэ? Утгагүй баахан дими юм бичсэн. Үгүй дээ. Харин ч чи наатаха зурагт ном болгох хэрэгтэй. Натанелтэй хамтарвал ямар вэ? Тэрэнд таалагдахгүй баха. Яарч дүгнэхээс өмнө уншуулад үзвэл яасан юм бэ? Таалагдахгүй бол яах вэ? Нүүр хийх газаргүй болсон би ахиж тэрэндээ таарахгүй тулд сургуулаа сольж таарна. Тими юм ярих гэж. Натанел хатагтай зохыг зурах дуртай. Харин чи хатагтай зохны тухай бичих дуртай. Надад нэг санаа байна. Хэн бичснийг хэлэлгүй уншуулад үзье. Таалагдвал сайн хэрэг, таалагдахгүй бол тэрл үз. Бүтэн гэж бодож байна. Надад итгэж болно шүү.